Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн ширээний теннисний багш дасгалжуулагч Дэлгэр буян нь 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр зуурдаар нас барж гэр бүл ах дүү шав нар Монголын теннисний ертөнцид нөхөж баршгүй хүнд гарц тохиолоо. Дэлгэр буян нь 1963 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. 1971-ээс 1981 онд Чингэлтэй дүүргийн 24-р сургууль, 1981-ээс 1985 онд Зөвлөлт холбоот улсын нийслэл Москва хотод биеийн тамирын их сургуулийг ширээний теннисний багш дасгалжуулагчаар төгссөн ховорхон мэргэжилтэн байсан юм. Дэлгэр буян нь 1985 оноос биеийн тамир спортын хөдөлмөр, хоршоолол нийгэмлэг, нийслэлийн биеийн тамир спортын хороонд мэргэжлэрийн ажиллаж, ширээний теннисний Монсол клуб зэрэг байгууллагуудад дасгалжуулагч багшаар үр бүтээлтэй ажиллаж байлаа. Дэлгэр буян нь ширээний теннисний дасгалжуулагчийн мэргэжлийг гадаадад эзэмшсэн цорын ганц үн цэнтэй мэргэжилтний хувьд Монголын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан юм. Дэлгэр буян нь Монголын ширээний теннисний хөгжилд хувь нэмрээ үнэлүүлсэн спортын зүтгэлтэн, чадамгай тамирчин, хүнлэг багш, сурган хүмүүжүүлэгч, шударга сэхэтэн, үнэнч нөхөр байлаа. Дэлгэр буян нь холбооны ерөнхий нарийн бичгийн даргын албаа хүлээлгэн өгсөн 2009 оноос сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагчийн ажилдаа эргэн орж, нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуульд ширээний теннисний багш дасгалжуулагчаар тасралтгүй ажиллаж, олон арван шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан шилдэг дасгалжуулагчийн нэг юм. Улсын 4 удаагийн авраг бэгц, улсын авраг энх сайхан, улсын аврагын хошоо мөнгөн медальт ган эрдэнэ нарын олон арван шав нарыг Дэлгэр буян багш төрүүлсэн гавьяатай. Дэлгэр буян багш сургуулийнхаа шилдэг тэргүүний багш, халамжлан хүмүүжүүлэгч, шав нарынхаа хайртай багш нь байсан юм. Багш, дасгалжуулагч, спортын мастер Дэлгэр буянгийн ажлын амжилт, гавьяа зүтгэл, мэргэжлийн ур чадварыг Монголын төр засгаас өндрөөр үнэлж, алтан гадас одон, боловсролын тэргүүний ажилтан, биеийн тамир спортын тэргүүний ажилтан зэрэг шагналаар урамшуулсан байна. Талигаачин биеийн тамир спортын хөгжилд оруулсан нөрих хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл, төлөв даруй, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл жирийн нөхөрсөг байдал, шулуун шударга, ажилч хичээнгүй чанар бидний сэтгэл зүрхэнд өөрт мөнхрөн дурсагдах болно. Умманы бадмэхум. Талигаачин гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөсөд, хамт олон, найз нөхөд, түмэн олон шав нараас нь